Хөтөлбөр үргэлжилж байна. Эдийн засгийн хүндрэлээс сүйдэг нэмэгдсэн өртгийн албан татвар өмнөх оны мөн үеийнхээс 115 тэрбум төгрөгөөр буурсан гэж татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тэгвэл эцсийн хэрэглэгчээр дамжуулж энэ татварыг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүд өдөр ирэх бүр бүсээ чангалж байгаагаа нуусангүй. 800 гаруй ажилтнтай Наран Трейд компани 2014 оны нийслэлийн шилдэг татвар төлөгчөө. Гэсэн хэдий ч өнгөрсөн оноос хэмнэлтийн горимд шилжжээ. Ажилтнуудынхаа 20%-ийг цомгтгож, цахилгаан дулааны хэрэглээгээ бууруулж үйл ажиллагааны зардлага хумсан байна. Цаашдаа зарим бизнесээ зогсоож, бараа татан авалтаа бууруулах замаар эдийн засгийн хүндрэлийг давна гэж ярьлаа. Картын шимтгэлд маш их мөнгө төлдөг. Тийм учраас зарим хүмүүсийг бүр одоо та бэлэн мөнгөөр авчаач ээ. Эсвэл та одоо нэг ATM машинаас очиод мөнгө аваад бэлэн мөнгөөр аваад ингээ мөнгөө төлчихөөч гэдэг юм уу. Тэр жоохон одоо 1% ч гэсэн биднэрт бол 1%, 0.1-2% шимтгэлүүд хүртэл бидэрт айгүй хүн дээр ингэж тусдаг болсон. Харин бүтээгдэхүүний шошгоос эхлээд бүх зүйлээ дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг Төмөн шувууд компани нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээгдэхүүний төрөл харилцаа адилгүй байна гэсэн юм а. Үүнээс гадна авто замын салбарын төлөөлөл татварын үйлчилгээг хялбаршуулах шаардлагатай байгааг хэллээ. Өмнө бол бид нөгөө тижээлээ худалдаж явахдаа хил дээр нөт гайла төлждөг. Тэгээд өндгөө худалдалтаа бас нөт гайла төлждөг. Тэгээд тэр хоёрын зөрүүнд болохоор нэг бага хэмжээний нөт төлждөг байсан. Одоо бол бид тижээлийн үйлдвэр байгуулсан чинь тижээлийн үйлдвэр байгуулад сайн ашигтай ажиллаад гайгүй болох юм болов уу гэж бодсон чинь баг эсэргээр болох гэдэг юм. Яагаад тэгэхээр бид нар худалдаж авж байгаа түүхийн хэдүүд маань хөдөө аж ахуйн гаралтай улаан буудаа эднэр бол бүгд нөөцөс чөлөөлөгдсөн болж байна. Тэгээ бид нар баахан нөөдгүй юмнууд худалдаж аваад нөөдтэй юм зааш. Яг татврынхаа тайлангийн үнэн зөв бодиттой мэдээлэлд явж байгаа хүний хувьд бол тэр маань бас ингээд байн хүндрэл болоод дахиад нэг жижиг сажиг асуудлууд төр одоо байцаагчтайгаа одоо хэд дахин уулзаал нэг тэмдэглэл хөтлүүлэл ингээл яг өмнө байцагдал суудаг тийм асуудал бол хэцүү байдаг. Өнөөдөр татварын орлогын 98%-ыг 4000 аж ахуйн нэгж төвлөрүүлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын босгоос шалтгаалж олон аж ахуйн нэгж X тайлан гаргаж татвараас зайлсхийж энэ хэрээр дотор төлөгч том хэмжээний аж ахуйн нэгжүүд хохирч байгаа тухай шүүмжилсээр байдаг. Зарим улсын хурал татварын багц хуулийн хүрээнд татварын 17%-т нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байгаамаа. Тэр зарим нэг нь бол одоо тэр нөөтөөс одоо зогтох ч юм уу тэрийг бол үгүйсэхгүй. Тэр тал дээр татварын ерхий газраас одоо нөөтийн одоо цахим хадааны хүртэл одоо ашиглах тал дээр судалгаа явуулж байгаа. Тэр энийг аль болох зэгцлэх, аль болох одоо энэ хуурамчнаас зайлсхийх, одоо улсын хурлд өргөн барьсан байгаа нөөтийн урамшууллын систем гэж байгаа. Иргэн өөрөө одоо 2%, 20% буцаа авалтаа хийх. Энэ маань бас давхар хяналт явуулах тийм систем байгаа. Үүнээс гадна үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд төрөл бүрийн босго тавьж хязгаарладаг, аж ахуйн нэгжүүдэд ялгууртай ханддаг хатуу үгсийг бизнес эрхлэгчид хэлж байлаа. Татварын орлого гэдэг бол улсын төсвийн орлогын 90%-ийг бүрдүүлдэг онцгой өргөтэй. Энэ тогтолцоог зохицуулах хуулийг 30 гаруй удаа нэмж өөрчилсөн чиглэлээ татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг бизнес эрхлэгчид эдийн засгийн хүндрэлтэй үед эдлэхийг хүсэж байгаа юм а. Татварын аян хувийг бүрдүүлэх хувийн хвшлийн төсвөө хэмнээд эхэлжсэн. За гэхдээ зардал хэмнэгт нэрээр ажлын байрыг цомгохыг хувийн хвшлийн сонгохгүй байна. Харин боломжтой зардал болох эрчим хүч, дулаан, цахилгаан, шатахуун болон бусад зардлуудыг аж ахуйн нэгжүүд дээд зэргээр хэмнэж байгааг ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооноос хэллээ. Өнгөрсөн оны 9-р сард Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчилсан. Энэ үеэр манай үндэсний бүтээгдэхүүн болох нэхий, хэвс, гутал зэргийг хязгааргүй авъя гэж тохирсон. Энэ ажлыг нэн төрөнд эхлүүлэх мөн Монголд борлогдоход хүндрэлтэй байгаа хям, гутал, хувцас зэрэг бүтээгдэхүүнийг Орос улбаны улсад чөлөөтэй борлуулахад дэмжих хэрэгтэй байна гэсэн юм а. Өөрөөр хэлбэл Монголоос гарах бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Бид нар бол монголчууд ярьдаг та нэг айлаасаа асуухаар авдрахаа гэж. Одоо монголчууд бидэнд бол гаднаас туслаад л хөрөнгө мөнгө өгөөл үгүй бол одоо гадаадын хөрөнгө оруулалт учиргүй орж ирэл ерөөсө бидэнд ерөөсө босгож тус нэмруулах юм байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо үндснийхээ үйлдвэрлэлд дэмжиж үндсэндээ Монголын одоо татварын 80% бүрдүүлж байгаа хувийн хвшлийг дэмжиж туслах замаар л одоо энэ хүндрэлээс гарна. Төр засгаас зөв бодлого баримталчлан хүмүүсийн ажилтай болгох талаас нь. За би өөрөө хөдөөнөөс яваа хүн л дээ. Хүсэл аймгийн эржлэм сумаас явж байгаа. Тэгээ сая манаас өмнө би өөрөө соёлын төв бүжгийн багш хийж байсан. Тэгсэн чинь юу болсон гэхээр би өнөө бүжгийн багш байж байгаад гэр бүлийн юугаар орлоо гэд намайг бүжгийн багшийн сонгогдоод авсан.
үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн оны 5 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн бирждээр 52,200 ажлын байран дээр хүн авна гэсэн захиалга байсан. Гэтэл энэ оны 5 сарын байдлыг харахад энэ тоо 10,200 болж 75%-аар буурчээ. Энэ хэмжээгээр хувийн хвшилд бүтээн байгуулалт хийх, өрх гэрийн орлого багасж, доктортой ажлын байргүй болсон гэж байна. Иймээс баялаг бүтээгчдийг бодлогын түвшинд дэмжиж, нэн төрөнд ил тод байдлын хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байна гэлээ. Бид нар бол макро төвшөнд хоёр юм хүлээж байгаа ш. Нэг нь бол ил тодын хуулийг бис батлаад өгөөч. Энэ хооронд санхүү реформа хий. Буцаагаад энэ макро төвшөнд бий болсон тэр мөнгөний чинь гэсэн 2 жил 5 тэрбум $, орж ирсэн ч үгүй эдийн засгийн өсөлт 17 ч үгүй макро төвшний гол юмыг шингээдэг микро эдийн засаг. Микро аж ахуйн жимээ шинжилгээнд бол санхүүгийн реформ хийе гэдгийг бол 2 жил хүлээж. Нөгөө талаас бол мэдээж эдийн засгт бол гол нөлөөтэй байгаа нь ордуудыг хурдан явуулаа. Энэ бол хэн явуулах нь хамаалга. Зүгээр улс төрч шийдвэрээ гаргаад явуулах нь чухал байгаа байхгүй. Мөн шийдвэр гаргах төвшний хүмүүс нэгдсэн болгоод хүрч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байна гэсэн юм а. Манай телевизийн мэдээллийн 21 сүлжээний Өвөрхангай аймгийн Соём телевизээс орон нутагт цалин тэтгэвэр он гарсаар хоцрогдсон тухай мэдээллийг ирүүллээ. Бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэж байгаа тухай аймгийн иргэдийн төлөөлөл ярьж байна. За түүнчлэн Өвөрхангай аймагт 7000 гаруй иргэн ажил хайж байна. Хувьд бол нийгмийн халамжид хамрагддаг иргэдийн нэлээд байдаг. За бид нар бол нийтдээ нэг 35 орчим мянган иргэдэд бол нийгмийн халамжийн тэтгэврийн хөнгөлөлт тусламжийг жилд олгож авдаг давхарцсан цаагаар. За сардаа бас 800 гаруй сая төгрөгийн мөнгө зарцуулдаг. За ер нь бол сүүлийн жилүүдэд 14 оны дунд үеэс эхлээд бол нийгмийн халамжийн тэтгэврт хэмжээ олох хугацаа бол баг зэрэг хойшлогдож байгаа. Бид нар бол ер нь бол нэг 10-аас 15-ны хооронд бол тэтгэврт хэмжээ 50-д олгоцсон байх хэрэгтэй байдаг. За хуулийн хугацаа гаргаж гисэн 5-ны дотор бол санхүүгийн сангийн хэлцтэй хэрэгцээгээ гаргаж өгөөд тэгээ тэрнээс хойш бол олгох хэрэгтэй байж байгаа. Гэтэл бол одоо төсвийн орлогын бүрдэлтэй улс орон нутгийн төсвийн орлогын бүрдэлтэй холбогдуулаад бол өгсдөг. За 14 онд бол энэ нэг 15-аас 20-ны хооронд бол бид нар тэтгэврт хэмжээ 50-ж олгож ирсэн. 15 он гарсаар бол бид нар үндсэндээ 20-оос өмнө л ерөөсө 50-ж олгож чадхаа болж байгаа. Яг тэгэхээр 20-оос 25-ны хооронд нөгөө мөнгө маань орж ирдэг. За тэгээд орж ирсэн тохиолдолд бол бид нар яг тухайн үе төрийн сан дээр санхүүжилт тавигдаад манай хэлтсийн дансанд мөнгө олгосон үед орж ирсэн үед бол тухайн өдөр бид нар арилжааны банк руу хөрвүүлж Аанчт нөлөөлж идэх зөвхөмжөөр юмны үн нэмэгдээд ихч биш багаагаар нэмчих юм шүү дээ. Урд өдөр байсан маргааш нэхэд 500 300-аар нэмэгдсэн байж яах юм. Тэгэхээр 100-аар л явж байгаа болохоос бас нэг тийм хүн дээр бас өндөр тусаж байгаа юм болох байхгүй л. Цомгтолч ер нь гайгүй юм шиг байх юм биш үү? Манай ажиллаар бол нэг байхгүй л байна. Манайд бол нэг цомтгол цалин молин буурч яриад байгаа юм бол байхгүй. Бага байдлаараа л хэмээрэл явж байгаа. Гадуур энэ худалдаа авчтай юм хүмдэл энэ мах сүү мүү эднээс өмнө л ерөөсө харьцсангүй их өндөр өсөж байгаа. Ер нь бол нөлөөлж байгаа л гэж бодож байна. Худалдаа авах чадвар аягүй их буурсан гэж байна. Зах дээр бол хүмүүс 8 ээж байгаа хүмүүс бол ер нь худалдаа авах чадвар буурсан. Тэгээ нөгөө захиалга авч байгаа хүмүүс гэсэндээ ер нь бол оюутан байдлын захиалга өгөх юм байсан гэдэг. Бизнес хөгжлийн төв дээр ч гэсэн ер нь тийм захиалга бараг ирэхгүй байна гэдэг таахгүй. Төрөөсөлж байгаа тэр байр маань төрөөс мөрөөс өгөх чадвар нь ч гэсэн буурсан. Нөлөөлж байгаа нь чи биднэрт нөлөөлж байгаа шүү дээ. Юу яаж вэ? Гэхдээ мөнгөтэй байгаад ч одоо ямар ч тэгээ юм юмтай болохоор юм авчлахгүй шүү дээ ерөөсөө. Тэгэл тийм хямрал бол ихтэй хөдөөнийхэнд бол ерөөс хямрал ирсэн байна. Тэгэл гутал говцос авахд л ерөөсөө 100 дотроос дээш л болох татгшаал байхгүй шүү дээ. Аймгийн хэмжээнд ямар ч тийм цомтхол бол байхгүй байх. Явагдаж байгаа юм байхгүй хаа. Одоогийн байдлаар бол хөдөлмөрийн хэлтсэд маань идэвхтэй ажил хаагчаар 2400 гаруй иргэн бол бүртгэлтэй байна. За харин Өвөрхангай аймгийн хэмжээнд ерөнхийдөө бол 7000 гаруй идэвхгүй ажил хаагч бүртгэлтэй байдгаа гэсэн тоо мэдээлэл байгаа. За яг одоогийн байдлаар бол аж ахуйн нэгжүүдээс 19 аж ахуйн нэгж 32 ажлын байрны нийтдээ ажлын байрны захиалга өгсөн хүмүүсээ бол яг зуучлахад бэлэн байгаа. За ажил хаагч иргэд маань ерөнхийдөө ажил хайж ирэхдээ өөрийн эзэмшсэн мэрэгжлээс илүү одоо яг мэрэгжлийнхаа дагуух ажиллах сонирхол биш. Ямар ажил вэ? Тэр ажлыг л хий гэсэн сонирхолтойгоор орж ирж байгаа. Одоо хамгийн түрүүнд бол мэдээж цалин мөнгөний асуудаг. За ажиллал байвал ер нь дээд боловсрол төгссөн ч бай, мэрэгдэл эзэмсээгүй ч эзэмшсэн ч ямар л бол ямар ажил дээд боловсрол эзэмссэн хүн хүртэл одоо нөх ухах ажил байсан ч гэсэн хийх сонирхолтой болсон. Хажуугаар нь бас энэ дээр
шалтгаалж байгаа нэг гол юм нь ажил хайгч иргэдэд тохирсон нөгөө ажлын байрны захиалга маань ерөөсөө их багассан байгаа.